самбартай тавьдаг санагдсан. Семинар дээр тавьдаг. Ёо. За тухайн зургийн хамрах хүрээ хэрэглэнээс шалтгаалаад тухайн зургийн зорилгоос шалтгаалаад статистик баталгааг сонгоно. Тухайн нэг хайцсан зургийн зураг дээр ажиллаж байгаа бол та Udemy зон тэтгэх авах юм. Энд чинь Дунд масштабын зураг тийм. За дунд масштабын зургийг бид нар Udemy баримтаар ашиглах нь. Бэлгийн зураг зурагтаа бол хатагтай зургуудыг ашиглах нь. Тэгээд зургийг хэмжээ өөрчлөж байгаа бол бид координат систем өөрчлөлт юм. За хэрэглэнээс шалтгаалсан энийг хэн хэрэглэх юм? Баяуулгын хэрэглэгчид хэрэглэх юм уу? Эсвэл Монгол автомобиль хэрэглэгчид хэрэглэх юм уу? Тэрнээс шалтгаалж өөрөөр болно. За тэгээд зорилгоос нь хамаарч ингээд координат системийг сонгоцгоо. За тэгээд координат системээр растер өгөхийг одоо компьютерт оруулах үе таар хүчээр оруулахад сканерт язд, зургийн арга язд, геометрийн алтан ажиглав. Та нар ингээд бичиг ингээд уцаад дээрээс нь барьж чаддаг формт ингээд зурган дээр гардаг тийм. Яг нь ширээний чинь ч юм уу ингээд хүрээ дээр гардаг шүү дээ. Тэр яаж юм бэ? За түүний нэр явсад уусагчдаг шүү дээ. Ханаас нэг програм сөрдөг үздэг. Програм сөрдөг хүн гараад Android mo, kahit siya. Tingnan mo pa, hindi na katay sa hindi ko siya. Chini yung ulit ko hindi siya tapos nilin mo. Right. Tira, di ko mo ulit. Computer siya, kakata tao siya, ano na parang. Diba, hindi ako umusok din siya. Segni bitinate ilmici davranışlı hissete gelirdi. За багт энэ зургийг авах дээр харагдаж байгаа бидний засахтай işte. Өөр өдөр хэрэгтэй мэдээ тавьж хэлбэр авчихсан юм даа гэх. Өдөр нь яг дээрээс нь байж чадах болохоор дахиад авсан тохиолдолд тавьж хэлбэр авдаг тийм. За тэгвэл тэрийг яаж засах вэ гэхээр энэ алгоритмыг авах гэсэн. За тухайн энэ амар гоё хэрэгцсэн 2000 оны удаангийн зураг баримт байна та. Одоо 2025 тийм. За бид тэр 2000 оны 20 оны зураг 2000 оны зургийг ашиглаад 25 жилийн өөрчлөлтийн зураг хийх гэж байна. Энэ зураг надад хэрэгтэй юу? Амар хэрэгтэй байна тийм. Тэгсэн чинь ингээд багтаад хийсэн зураг таагүй. Энэ чинь ингээд дижитал стандарт зургийг авах гэж анхаарал тавьхгүй. Тэр зуршин ингээд зарим хүмүүс ингээд ажил авчихдээ тийм. Нэг ийм антаатаа гарсан тохиолдолд бид нар байр зураг холбох хийх гэдэг аргаар хэлбэрийг засдаг. Өөрөөр хэлбэл техник хэлбэртэй авсан зураг бид нар яг зөв нуудаг юм гэсэн. За энэ бол өмнө бас тэрээс шаман гаж үнэн гаж гэсэн юм шүү дээ. Энэ бол тийм. Дараагийн семинар дээр 100,000 зургийг байр зураг холбох хийгээд ирэх боломжтой. За тэгэхээр хоёр арга байна. Эхний арга нь юу вэ гэхээр зэрэг координат мэдээлэл байгаа цэгүүдийг ашиглаад тухайн зургийн геометрийг байртай газар байшуулах гэсэн. За эдгээр зургийн дэлгүүр төрсийн газрыг арилгаж бүх цэгүүдийн газар зүйн байршлыг нарийн татвараар арилгах хэрэгтэй тийм. Юу нь зөвхөн татвар за сая номлогдсон газрын хуваалт хэлбэр 9 цагийн сатицад одоо сурсан шүү дээ. Тэр 9 цагийнхаа координатыг нь ашиглаад тухайн зургийг яг байртай газар авчиж нахыг хийчих. Энэ бол байр зураг авах дээр нэ. За газрын мэдээлэл систем байгуулах зургууд нь растер координатаар байдаг учраас тэдгээр байр зураг холбогдыг стандарт байрлал шийдэх шаардлагатай. Байр зураг холбогдын нэгэн тухайн зургийг дэлхийн бөмбөрийн тодорхой байртай байрлал холбоё гэж байна. За тухайн сканертад оруулаад ирсэн зургийг аваад компьютер руу оруулсан эсвэл интернетээс аваад авсан зургийг бид access руу оруулсан бол нэг бол гэрээний гадуур руу явуулдаг. Өөрөөр хэлбэл эсвэл өөрөөр хэлбэл ипотек явуулдаг. За энэ Монгол улсын газрын зургийг би ингээд амар гоо интернетээс татаад авсан.
Дэлхийн бөмбөрцийн 100 хацтай байж гисэн тийм. Тэрийг бид нар нөгөө мэдчихэж байгаа 9 зэрэг ашиглаад байртай газар намжиж хатж хийж байгаа. За энийг бид нар байр зам холбоо гэдэг байна. Дараагийн арга болохоор зөвхөн бидний өнөө холбоо хийсэн зургийг ашиглаад энэ зургийг шууд тентний аваад яваад хэлээ. Одоо болохоор энэ хар өнгөтэй нь болохоор өнөө координат оруулсан зураг. Ахын энэ улаан хүрээтэй оруулсан зураг болохоор интернетээс татаад авсан зураг. Зурж байна. Энэ зургийн чинь бид нар энэ харийнх нь хэлбэр төсийг нь харж байгаа энэ зургийг бид нар шилжүүлэх гэсэн. Хооронд нь хэлийг хацуулна гэсэн байна. Бидний болохоор бид мэдчихэж байгаа санамсгийн мэдчихэж байгаа зэвүүдийн ашиглаж шийдвэрч юм ээ. Өнөөдөр болохоор өмнө нь оруулсан зургийг хэлбэр төсийг ашиглаж оруулж байгаа. Ийм үнцэн хоёр арга байдаг. За ингэж энэ хоёр аргыг аль алинаар хөрвүүлэхэд Вьетнамын зэрэг бүгд юм шиг байна. Вьетнамын зэрэг бүгд гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Цэгийн үгийг бид нар растроутыг тэр координатын системээр ашиглаад байр зам утга оруулаад координатын утга руу шийдвэрлэж байгаа тохиолдолд хэдэн зэргийн бүгд ашиглах вэ? Шогон бүгд ашиглах юм уу? Квадрат бүгд ашиглах юм уу? Куб бүгд ашиглах юм уу? За бүр байж 12 зэргийн бүгд ашиглах юм гэдэг нь болохоор тухайн зургийнхаа нягтаас хамаардаг, тухайн зургийн чанараас нь хамаардаг. Тухайн зургийн одоо бүгд нэг түрнээ одоо энэ зургийг атаа их юм атаа их зураг тийм. Зүрх юухээ тавьсан тэрийг хадгалсан байгаа юм чинь тэр тэгшнээр явах юм бол атаа батаа зүрх тийм. Тэгээд зэрэг полигонын зэрэг бүгдийг хэдэн зэргээр ашиглах гэдэг нь тухайн орж авч зургаас хамаардаг. За ийм пунктыг авах явуулдаг байна. За тэгээд Вьетнамын зэргийн функцийг ашиглахдаа бид нар тохиолцыг буюу ground control point гэдэг энэ хацааг нь бас авч үздэг. Ground control point буюу одоо биднээс юу байрны холбоотыг цэгийн хав. За бид дараагийн сценарий дээр дараагийн зорилго болохоор 9 зэрэг байрны холбоот хийх байгаа. 9 зэрэг гэдэг нь болохоор энэ GCP баггүй. Нийт 9 зэрэг бид нар холбоот хийж байна. За бид хэдүүлээ ингээ харъя. Хайсан нэг орны 9 зэрэг байрнууд энэ бид баггүй. 9 тэнцүү энэ нэмэн 1 энэ нэмэн 2 гоон 2 гэх. Үгүй бол 18. Энийг заавчдаа квадрат бүгд хүчнэтэй. Энэ квадрат нэмэн 3 энэ нэмэн 2 гэх. Тэнцүү 18 гэх ингэ цаашаа бодсон юм дээ. Тэгвэл нууцлаас үзье. Энэ нэгтэй тэнцүү авах бол GCP гэсэн тэнцүү авах юм. Энийг нэг дээр болчихчих. Нийлэн юм 2 3 гэхэд 6. 3 намгийн багтаа 3 зэрэг. За 4 зэрэг үлдээд 4 зэрэг бид нар цагийн 4 зэрэг Вьетнамын зэргийн 1 гэсэн пунктээр хөрвүүлж байна. За энэ 2 буюу Вьетнамын зэрэг пункт 2-оор квадрат хөрвүүлтийг үлдээд байна. 6 буюу 7 зэрэг хэрэгтэй. Бид нар 9 зэрэг хадж байгаа гэдэг маань энэ 2-оор явах нь дээ. За тэгээд 3 зэрэг бүгд чинь хамгийн бага 10 зэрэг шаардлагатай гэдэг. За энэ ашиглаж Вьетнамын нэгдүгээр зэргийн бүгд ашиглаад 4 зэрэг хэрэгтэй гэсэн тийм. Төрний тоонд бол 3 гэж хэлсэн шүү дээ. 3 бодвол 9 их баг гэсэн үг. Тэгээд энэ 9 их 3 буюу 3-тай тэнцүү биш. 4-өөс эхлээд нэгдүгээр зэргийн бүгд ашиглаж эхэлдэг. За 3 зэргээр бол ажиллагаа тохиолдолд 4-р зэргийг оруулах эндээс нь алтаа бодлоо нэгдүгээр зэргийн бүгд ашиглаж явждаг. За энэ 2 авчихсан юм. 2-р зэргийн бүгдээ багаар зэрэг өнөөдөр 6 гэсэн байгаа. 6 дээр алтаа бодлоо нэгээр явж байгаа. 7 гараад ингүүд 2-оор нийлүүлж байна. За